대구입니다. 오늘은 됐죠. Картофный дрожжок, пойдем до сельбаря. 자, 알았습니다. 만에 마인과민. 자, 이렇게 갖다 만에 을지와 쪽만 이 나타 사고야. 땡긴 장동 섬태 자다가 만에 헐떡하기 입을 쓸 때 거동다 있으면은 마인으로 지도를 짓주엔. 자, 마인 찬송 명가슨 존 자리 있어온도 대면이 대매층 몽골도생 아우르고 맞층 잠주에 모든 무게 대매기적인 сайхан Монгол улсад 1975 онд 800 мянган байжгаад 2003 онд 200 мянга болж 600 мянган тэмээ хорогдсон байсан. Тэр үеэс эхэлж бид нэр тэмээг өсгөхөд одоо ямар арга хэмжээ явуулах зүйтэй вэ гэж бодож энэний донд одоо тэмээгээ олон хувиар өсгсөн малчтыг урамшуулдаг. Тэмээний ноосны үнэлэмжийг нэмэгдүүлдэг. Хурдан тэмээний бас үнэлэмж боцоог нэмэгдүүлэх гэх ажлыг явуулж сүүлийн 14-5 жил удаа ажиллаж байна. Энэ сайхан бас үйл явдлыг байгаа нэг бодсон. Мөн одоо тэмээ хэмээх сайхан тэмдгийн явсан сайхан боёд зүргээ дэлхийн совцолтой таниулах түүгээр дамжуулж аялал тав дахин өсөж нэр өмнө тав дахин өсөж хахад мөн энэ ажлыг санаач сэтгэж өрнүүлсэн арга шийдгийг ашигласан арга түлшэн одоо байдлаар 자, 대맥 ондог эдлэгэнд хэрхэн ашиглаж хэрэглэж ирсэн энэ өвд өмжлөн залуу хойч үедээ өвдүүдэн үүдийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ хөө арга хэмжээний нэгэн хэсэг нь болгож энэ тэмээчдийн жагсаал цоваагууд оруулж ирсэн байна. Улсынхаа нэрийг гаргаж яваа тэмээчин хөдөлмөрийн баатаруудаа улсын авраг авиаполтан бат өнөөдөр энэ сайхан эндэлээр саавхны нэрийн өмнөөс Тэстердийн хадуу мэдээ өргөн дэвшүүлье. Таашид тэмээ гэдэг юм сайхан явдлаа. Өчигдөр үрдүүрээ эрдэнэ сүбэ бүтгэл явуулсан. Одоо урандах бэлэн бичсэн. Яг таашны дагуу за манайхан өмнө орж ирсэн тэмээтэй хүмүүс Одноороо өсөж үржиж ашиг шимэн нэмэгдэх болтугай. За энэ сайхан баяртай хань хоёр хүүгийн хамт төрүүлсэндээ сайхан баяртай байна. Аль сумын угуул одоо үзэгчтэй нэрээ явсаа хэлээ. Энэ багын сумын угуул. За. Урд нь одоо таад манаас ямар тэмцээнд оролцсон, ямар амжилт гаргаж ив? Урд нь энэс 2 жил сумдаа төрүүлсэн. Тэгээ нодлон өржин бууцаанд төрүүлсэн. Нодлон баацаанд төрүүлсэн. Баяртай нөө гэрүүлэр орсон баяртай. Мэдээж одоо бүсгүн энэ одоо стайл гоёлээ урлах гэдэг энэ бүх ажлыг тэмээгээ гоёх гэдэг бас олон ажил хийсэн байна. Тий, бүгднийг гараараа хийсэн, өөрөө өөрлөсөн. Энэ өвлж ингэ бэлтгэл. Ер нь бол бас өвлийн төвшөлттэй тэгэл оролцож байгаа. Төрөө жишгэн жилээс бас үнэнжлийнхэн гоёлыг бас энэ жилдээ хийсэн. 2 тэмээг нэмж чимсэн, 2 тэмээг ангара тэгэл 4 хөрөм малгаа энэ сайхан бүстэн зориулж бүгдийг бэлтэж оролцсон. Өнөөдрийн тэмцээн бол сайхан тэмцээн байлаа. Урд нь бол бас Говьалтай аймгийн Бэгрийн сайхан тэмээний уралдаанд төрүүлж ирсэн манай хоёр тийм ээ. Бууцааны мянган тэмээний баярт бол бас төрүүлж ирсэн. Ийм бас юутай ийм тэмээнүүд байна. 5 эрдэнэ мал сүргээ одоо бас хэдэн бүтцээр нь одоо яаж өсөж байна? 5 эрдэнэ мал сүргээ бол одоо 5 төрөл дээр нь өсөж одоо өсөж байна.
Монгол төмөний урдааны төрөмгнө төтгөрсөн баян хонгор аймгийн баяндаг сумын эмэтингч басаахны төгөлдөр хурдан натнэр хэмзэлийг дуудул. Ингээд шагналыг ардуулчихлоо. За мацтаараа. Экономикт тэмээт ийхүү Монгол төмөний урдааны төрөсөн баян хонгорын баяндаг сумын басаахын шагналыг ардуулж шагналыг баян хонгор аймгийн Баян цагаан сум зохиогдсон Тэмээний баяр жил иргэцсэн их гоё болж байна. Энэ жилийн Тэмээний баярын онцлог бол Тэмээн одоо ачаа хөсөг, Тэмээн парад бол их сүртэй сайхан боллоо. Тэмээний уралдаанууд их журамтай, зэгцтэй их сайхан боллоо. Ер нь цагаагаар тэгшэрсэн их сайхан өдрүүд, сайхан баяр болж өнгөрлөө. За үнэхээр одоо бол бас Тэмээчдийн маань идэх урам зориг энэ одоо баяр наадмыг зохион байгуулснаас хойш эрс идэвчж сэргэж байна. Өнөөдөр анх зохион байгуулж байсан 2003 онтой харьцуулах юм бол Баян хонгор аймгийн маань Тэмээ сүрэг 20,000 тэмээтэй байсан бол одоо энэ жил 49,000 гарч үндсэндээ одоо 2.5 дахин өссөн ийм үзүүлэлттэй бас байна. Тэгээ ер нь бол Баян хонгор аймгийн одоо бас нэг аймгийн засаг даргын үйл ажиллагааны бодлого чиглэл мөрийн хөтөлбөрт орсон нэг чухал асуудал бол энэ Тэмээ сүргээ өсгөх, тэднийхээ таваарлаг чанарыг сайжруулах, ачлаг ундлаганд хэрэгэлдэг болох энэ уламжлалыг сэргээх явдал гэж үзэж байгаа. За энэ ажлынхаа хүрээнд бид нэр ламын гэгэний улаан тэмээ гэсэн одоо үйлдвэр огцлыг омгийг одоо бас бий болгож энэнийг одоо бас батлуулах ажлыг хийж байна. За мөн одоо хуучнаар юм байсан ухшгүй манай аймгийн одоо Баян цагаан Баян өндөр Шинжист сумдад байдаг одоо бас хосцэг зогдорт тэмээний бас удам өгшлийг бас одоо баталгаажуулах ажлуудыг бас стратегаар хэрэгжүүлж арга хэмжээ авнаа. Тэгээд өнөөдрийн энэ хүү баяр наадамд байна нийтдээ газар газраас ирсэн 80 гаруй хурдан тэмээ, 60 гаруй бутга тором, за мөн одоо сүүлийн үед манай тэмээчдийн бас сонирхож өсгөж үржүүлж байгаа эрлээс тэмээнүүд бас уралдлаа. За тэмээчд маань үнэхээр бас сэтгэл өндөр байна. Тэмээ сүрэг тоо толгой ингэж өсөж байгаа нь бас цаашдаа Баян хонгор аймаг Тэмээ сүрэгтэйгээ уялдсан ажил жуулчлалын цогц бодлогыг хөгжүүлэх ийм боломжийг нээж өгч байгаамаа. Тэмээг одоо бас алдарт уяач цол олгоё гэж тэмээчдийн хөсөлтөөр энийг 2012 оноос эхэлж олгосон. Тэгээд түрүүнд нь гаргасан амжилтын одоо 3 айраг 6 айраг эсвэл 2 төрөв авсан бүсийн чанартай надаас авсан хүмүүст бол олгож байгаа. Дан айраг бол 12 айраг авсан хүнд олгож байгаа. Тэгээ энэ одоо юу амжилтыг нь үнэлж тэмээчдэд алдарт уяац цол олгосон нь бас тэмээчдийн таашаал нийцэж байгаа. бас сэтгэлээ олцсон уу нэмээ спонд өрж байна. За норуугүй хүмүүн нэмэрдэггүй. Ажлын урлаг, амьдрал ахуйда хэрхэн хэрэглэх талаар Баян хонгор аймагт сүүлийн 2 жил бид нар бас энэ зохион байгуулагдж байгаа Тэмээний баяр